Сайн байцгаана уу? Яг өнөөдрийн байдлаар дэлхийн халуун цэг Персийн болон болоод байна. Ойрох дорнод гэж нэрлэдэг л дээ. Гэхдээ Монгол улс талаасаа бол ойрох биш юм шиг байгаа юм. За тэгээд дэлхийн хаа нэгтээ ямар нэгэн үйл явдал болоход бид энд талцдгаараа талцаад хэрэлдгээрээ хэрэлдээд эхэлдэг болсон. Харин би өнөөдөр энэнийх нь зөв тэрнийх нь буруу гэхээсээ илүү дайсагнагч энэ улс орнууд урд нь ямар харилцаатай байсан. Одоо юу болоод биенлүүгөө дайраад, буудаад бөмбөгдөд байгаа талаар ярих гэсэн юм аа. Америкийн нэгдсэн улс болон Иран мөнхөд ийм дайсагнсан харилцаатай байгаагүй юм аа. 1950-аад онд тэд тун ойрын холбоотнууд байсан. Гэвч 1953 онд Америк нэгдсэн улсын тагнуулын төв газар Ираны ардчилсан замаар сонгогдсон ерөнхий сайд Мохаммед Мосаддекийг суудлаас нь огцруулах ажиллагааг зохион байгуулснаар бүх зүйл өөрчлөгджээ. Энэ үйл явдал нь иранчуудын хувьд Америкийн нэгдсэн улсыг үзэн ядах, үл итгэх анхны томоохон үндсэн суурь болсон юм аа. Америкийн нэгдсэн улсын дэмжлэгтэйгээр Мохаммед Реза Пахлави гэдэг хүн 1953 оноос хойш Ираныг ганцаараа захирч эхэлсэн. Энэ үеэр Иран улс эрчимтэйгээр баруунжиж, хөгжиж байгаа мэт харагдаж байсан ч дарангуйлах арга барил, баян хоосны ялгаа, исламын уламжлалыг үл тоомсруулсан зэрэг нь ард түмнийх нь дургуутлыг туйлд нь хүргэжээ. Америк нэгдсэн улс энэ үед Ираныг ойрох дорнод дахь өөрийн гол холбоотон гэж үзэж асар их зэвсэг нийлүүлж байсан юм. 1979 онд Ираны ард түмэн Шахагаа эсэргүүцсэн тэмцсэний үр дүнд Аятолла Хоменейгийн тэргүүлсэн исламын хувьсгал ялав. Шах нь улсаа орхин дөрвж, Иран улс исламын бүгд найрамдах Иран улс болсноо зарлжээ. Энэ үеэс эхлэн Америкийн нэгдсэн улсыг их сатан, харин зөвлөлт холбоот улсыг бага сатан гэж нэрлэх болж гадаад бодлого нь бүхэлдээ барууны эсрэг чиглэх болсон юм аа. Арай гэж тогтож байсан энэ хоёр улсын харилцааг бүр мөсөн тасалсан үйл явдал бол 1979 оны 11 сард болсон Тегеран дахь Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамны барилгыг барьцаалсан явдал байлаа. Ираны оюутнууд Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамыг эзлэн авч 52 Америк иргэнийг 444 хоногийн турш барьцаалжээ. Энэ үйл явдал Америкийн нэгдсэн улсын дотоод улс төрд хүчтэй цохилт өгч, ерөнхийлөгч Жимми Картерыг дараагийн сонгуульд ялагдахад нь гол нөлөө үзүүлсэн юм аа. 1980-аад оны Иран-Иракийн дайны үеэр Америкийн нэгдсэн улс Иракийг буюу Саддам Хусейныг илээр болон далдаар дэмжиж байсан. Гэхдээ Иран контра гэдэг нууц ажиллагаагаар Америкийн нэгдсэн улс Иранд зэвсэг нууцаар худалдаж олсон орлогоор Никарагуагийн босгочдыг санхүүжүүлж байсан дуйлан дэгдэж байсан түүхтэй. Энэ хоёр орны харилцаа хичнээн ээдрээтэй ямар бохир болохыг харуулдаг юм аа. 2000-аад оны эхээр Иран улс нууцаар цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь ил боллоо. Иран үүнийг эрчим хүчний зориулттай гэж тайлбарладагч Америкийн нэгдсэн улс болон Израиль үүнийг цөмийн зэвсэг бүтээх оролдлого гэж үзлээ. Үүнээс үүдэн нэгдсэн үндэсний байгууллага болон Америкийн нэгдсэн улсаас Ираны эсрэг эдийн засгийн маш хатуу хориг арга хэмжээнүүдийг шат дараатай авч эхэлсэн юм аа. 2015 онд ерөнхийлөгч Обамагийн үед Joint Comprehensive Plan of Action буюу монголоор үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө гэсэн утгатай JCPOA гэдэг гэрээ байгуулагдсан. Иран цөмийн хөтөлбөрөөр хязгаарлах, харин Америкийн нэгдсэн улс эдийн засгийн хоригоо цуслах тохиролцоонд хүрсэн. Гэвч 2018 онд Дональд Трамп энэ хэлэлцээрийг хамгийн муу тохиролцоо гэж нэрлээд Америкийн нэгдсэн улсыг энэ гэрээс гаргаж хоригийг дахин сэргээсэн нь харилцааг буцаад хүнд байдалд авчижээ. 2020 оны 1-р сард Америк нэгдсэн улс дрон ашиглан Ираны хамгийн нөлөөтэй генерал Касем Сүлейманыг Багдадад устгасан нь хоёр улсыг дайны ирмэгт авчирлаа. Иран хариуд нь Ирак дахь Америкийн нэгдсэн улсын цэргийн бааз руу пуужингаар харуулж байв. Өнөөдөр Иран улс ойрох дорнод дахь Хезболла, Хамас, Хүсийт зэрэг зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжигцмаар Америкийн нэгдсэн улсын ашиг сонирхолд саад учруулсаар байна. 2024-өөс 25 онд Газын зурвас дахь дайн болон Израилийн эсрэг Ираны шууд пуужингийн довтлогоонууд нөхцөл байдлыг туйлын тогтворгүй болгосон. Америкийн нэгдсэн улс Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх, Израилийн аюулгүй байдлыг хангах гэсэн хоёр гол зорилготой байгаа бол Иран улс бүс нутаг дахь Америкийн нэгдсэн улсын нөлөөг бүр мөсөн шахан гаргахыг эрмэлзэж байгаа юм.
Харин өнөөдөр бид Америк нэгдсэн улс болон Израиль улсууд Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж цохилт өгч буй эгжигтэй үед байна. Дашрамд дуртахад Ираны зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд Исламын бүгд найрамдах Иран улсын айрам, Исламын хувьсгалыг хамгаалах корпус, манайхаар бол цагдаагийн газар боловч Иранд зэвсэгт хүчний нэг хэсэг тооцогддог хууль сахиулах хүчин гэсэн цэрэгдсэн бүтэц байдаг юм байна. Өөрөөр хэлбэл Ираны зэвсэгт хүчин хоёрдмол тогтолцоотой буюу үндсэндээ бие биеэсээ хараат бус үйл ажиллагаа явуулдаг хоёр тусдаа айрам байдаг гэж ойлгож болно. Хэрвээ айрам нь төрийн эргэлтийг оролдвол корпус нь тэднийг зогсоох эсрэг хүч болон ажилдаг. Өөрөөр хэлбэл дэглэмийн аюулгүй байдлыг давхар хангах зорилттой юм байна. Ямар ч улс мөнхийн найз гэж байдаггүй. Хэрвээ өөрийнх нь улсын эрх ашиг хөндөгдвөл тэд зэвсэг барьдаг байна. Бид бол харин мөнхийн хоёр хөрштэй. Нэгээс нь түн ширчин хүчний, нөгөөхөөс нь үлдсэн бараг бусад бүх зүйлсийн хамааралтай. Нэгийг нь бид ахаа гэдэг, нөгөөгдөх нь харин дайснаа гэж хардаг. Ахыгаа бид хамгаална гэж итгэдэг, харин хамгийн их хамаардаг хөршөө хизээж бидэн лөө дайрахад бэлэн гэж боддог. Бидэнд мэдээж 3 дахь хөрш гэж бий. Гэхдээ бид тэднийг янз бүрээр хавчиж байгаа төөгөөд явуулсан. Хамгийн гол нь ахын маань эрх ашиг хөндөгдөд цэрэг зэвсэгтэй тулвал бид нар яах вэ гэдэг нь сонирн байгаа юм аа. Анхаарал тавьсанд баярлалаа. Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл доорх дугаараар холбогдно.